За сабицхан уу манайхаа Тулкан байна. За Physical Asia Show-нд манай Монголын баг маш сайн оролцсон байгаа. Тэгвэл яг үүндээ монголчууд тулхаандсан уу гэдэг асуултын эрэл хайгуулыг хийж бүгдөө одоо ярилцах болно. Тэгээ мэдээж бичлэгээ дуустал үзээрэй, subscribe дарахаа битэн мартаа. За эхний даалгавар болох байр булаацалтай тэмцээн байсан тий. Маш олон багийн хүмүүс хоорондоо нэг одоо овгор тийм байрыг булаацалтаад тэгээд цаг дуусны дараа үлдсэн нь одоо ялж байсан. За тэгмүүд энэ тэмцээн яагаад Монголын багт маш ашигтай баг манайханд ингээд зориулагдсан шиг тэмцээн байсан бэ гэхээр ингээд бид нар чи багаасаа өөрөө ингээд багван чих булааж өссөн. Тэ дээрэс нь одоо ингээд байгууллагын шинжил мэлээр бол ерөөхдөө дандаа санал булаацалдах тэмцээнүүд маш их зохион байгуулдаг. Манай Орхонбаяр Арслан бол одоо бүгчүүдийн шинэ жилээр ч юм уу те сандлыг бол үнэхээр сүртэй сайн булаадаг байх гэж маш их бодож байна. Тийм болохоор ч тэрүү энэхүү тэмцээнд бол маш тийм стратегтэй, туршлагатай байсан гэж бол би харж байгаа. Бараг төрхтөөл булаа гэж бараг хэлд орж төрсөн юм шиг тийм даалгавар өгсөн гэж бодож байна. Тэгээд энээс бас ингээ манай Монголын баг тамирчид ер нь бол өөрийн мэдлэгүүгээр энэ даалгаварт одоо бэлтгэгдээд явж байсан байх нь гэдгийг одоо харж болж байна. Амьдралынхаа зүгээр нэг шинжилт оролцсонгоо санал булаадгаараа ч гэдэг юм те энэ Physical Asia Show-нд ингээд бэлтгэжсэн гэдэг одоо том жишээ нь бол энэ байна. Даалгавар 2 болохоор сүрсэн хүлэг онгоцноос чаг нөгөө нэг талаас нөгөө хэсэг рүү зөөх ийм даалгавар ирсэн. За энэ дээр би юу гэж бодож байгаа гэхээр энэ бол бүр яг ингээд энэ даалгаварт бид нар баг энэ даалгаврыг хийх гэж төрсөн юм шиг одоо хүмүүс юм шиг санагцсаахгүй. Яагаад вэ гэх юм бол бид нар чи өөр нүүдэлж байгаа арттай юм те. Баг балчир наснаас ахуулаад л яг нүүдлээс соёлын шинжилгээр шаад зөөгөөд дээрээс нь 5 шуу маллаа хамт ингээд хөтлөөд явдаг байсан. Тэгвэл ийм баримт идэл юм байна л да. Монгол дунджааг Монгол гэрийн мод туураг нь нийлээд 200-аас 300 кг орчим жинтэй байдаг. За дээрээс нь энэ одоо зүйлийг энэ одоо гэрээ шууд ингээд нураагаалс шууд хам хум ингээд богцлоод очих биш маш зөв ингээд дараалтаагаар шат дараатаагаар ингээд буулгаад эмэг цэцээр буулгаад маш хурдан хугацаанд богцолж савлжаад тэгээ 30-аас 70 км-ийн зайтай тийм замыг туулдаг байсан гэдэг жаахгүй. Тэгвэл ганцхан богцолсон гэртэйгээ биш бүхэлд нь 5 шуу малтайгаа хамт ингэж явдаг байсан хүмүүс болол нэг 5 кг 10 кг одоо нэг шуудатай гурил бутаа зөөхөл бол үнэхээр асуудал биш байсан байх гэж бодож байна. Манай хэдийн яг энэ майнд тэр зүйлийг одоо зөөж байгаа тэр хүнд хэцүү зүйл шттэ урт хугацаанд тий. Яг майндсет нь юу байсан бэ гэд бодоод үзэнгүүт яг манайхан дотроо ингэж утсан байхгүй. За нэг дулмаа эмээгийн гэрийг нэг нүлгэж өгчээ тоо гэдэг ч юм уу те нэг за нэг пагма эмээ туслаад энэ гэрүүдүүд ингээд шилжүүлчихье гэдэг тийм ер нь бол сэтгэл зүйтэй бол зөөсөн гэж бол би хараад байгаа байхгүй. Тэгээ зүгээр нэг сайхан айл нэг эмээ өвөөнөр тусалдаг нэг айлын бор хүүхдүүд чиг тэгээд тусалсныхаа шанд нэг борцон идээд явдаг тийм хүүхдүүд чиг бол надад санагдсан. Тэгээд манай хэд бол үнэхээр яг энэ даалгаврыг одоо хийх гэж төрсөн юм шиг те баг одоо ихийнхээ эвлэнээс гарахтаа л баг за би зөөч өөрөө баг энэ даалгаврыг хийж гүйцэтгэхийн төлөө ч юм шиг тэгж бас санагдсан. Тийм болохоор манайхан бол маш эртээр үесээ энэ одоо Physical Asia-ны энэ даалгаварт одоо бэлтгэгдсэн гэдэг нь бол ер нь бол бас нотлогдож байна. За даалгавар 3 дээр болохоор багийн гишүүд тус бүртээ даалгавар гүйцэтгэдэг ийм одоо багийн гишүүн болгоны авиас чадвар, уур чадварыг одоо онцгойлж харуулах зорилготой тийм даалгаврууд байсан. Тэгэж хамгийн ихний тэмцээн бол харайж гүөх тэмцээн байсан. Манай монголчууд бол маш их цагаан иламнаас бол маш их айдаг хүмүүс. Тийм болохоор ерөнхийн ингээд бүх даалгавруудаа сонсчод за бүгдэн дээр нь бат нэгт орох юм байна гэдээ яг мэдсэн байсан байгаа байхгүй юу. Айгүй айхтар. Тэр Орхонбаяр Арслан бол айхтар шууд ингээд мэдчих байхгүй. За болтчээ авччээ гэж яг ботсон байгаа байхгүй тий. Хандаа гэж юм уу те адягийн хатуу ухаан ажилласан байх гэж одоо
За бүгд ер нь бол төрүүлэх юм байна. Нэгт орох юм байна. Бүх даалгавар дээр нь. За хэрвээ ингэж орчих юм бол одоо энэ тэр нөгөө Солонгос, Япон, Ясис, Австрали ч гэсэн баахан Монгол гэх бөө юм болно. Цагаан илам одоо хүчин шиг финалдаа л энэ хүчээ гаргая гэд албаар одоо хүмүүсийн нүдийг хуурах тий одоо юу гэдэг албаар ингээд нэг чадах юм мөртлөө чадахгүй юм шиг тэгж одоо ингэж халтарч унах тийм тактикийг ер нь бол би ашигласан байх гэж бодод байгаа байхгүй юу. Түүнээс бол ойлгомжтой бол даах байсан. Ойлгомжтой бол хараагаал үсрээл явах байсан. Тэгэд ерөнхийдөө бол энэ даалгавар дээр яг цагаан иламнаас маш их сэргийлсэн тийм гоё сүнслэг одоо давааны цаатыг харцдагсан байхгүй манай хандаа. Манай орхон баяр манай адиа тэгээ бүгд давааны цаатыг харцдгээд багийн системийн тактиклээсэн гэж бол би харж байгаа. За дараагийн тэмцээн бол олсон дээр тогтох тэмцээн байсан. За үүнд болохоор манай одоо Элса гэдэг очиж авчаад байгаа л хав очир ах маань оролцсон байгаа. Тэнгүүт миний бодлоор бол би бол маш их удаан бодсон. Энэ дээр бол манай хав очир бол яг морьмонч бэлдсэн юм байна гэдэг би яг тийм аналист одоо тийм дүнэлтэнд одоо хүрээд байгаа байхгүй юу. Одоо яг төсөөлж үзэж байгаа байхгүй. Тэгвэл хав очир бол яг ингээд нэг 60 км цагийн урттай морь унангаа дээр нь ингээд банштай цагаа асгалгүй ингээд идэж чадах юм шиг тий. Ер нь ингэж баг бэлтгэл хийсэн байх уу гэж хардаад байгаа. Тэгээ 60 км цагийн урттай морь унангаа дээр нь одоо дээр нь сунгаа тий. Тухайн банштай цагаа ингээд асгалгүй иддэг ийм бэлтгэл одоо энэ чинь амар их тэмцээр орно шүү дээ тий. Ингээд мортогоо ингээд шогшингоо ингээд банштай цагаа ингээд тэмцэрийн олно гэсэн. Тэгэхээр энэ хүн болвол ингээд ерөөсөө матриксаас гарцсан гайхамшигтай. Одоо өөрийнхөө хоосон чанарыг олсон байгаа байхгүй. Ганц өөрийнхөө ч биш бол тэр банштай цааны одоо хоосон чанарыг олсон байна гэж бол харж байгаа. Нэвтрүүлгийн багийнхнаас бол хав учирт бол маш их ууралсан байх гэж бодож байна. Ягаад гэвэл ингээд камерныхан батарей дууссан. Бичлэг хийхийн тулд одоо тог цахилгаан хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд амар их удаан тогтоо тог цахилгаан дээр үрээд тэгээ бүр Солонгос тэр одоо зохион байгуулж байгаа хүмүүс нь бол хав учирт бол амар их хав учир ахт бол маш их ууралсан байх гэж бодож байна. Ямар удаан тогтдгийг, ямар удаан зүгддгийг одоо буу гэд ер нь бол ууралсан байх гэдэг одоо тийм бас таамаглал бол бас байна. Дараагийн тэмцээн бол одоо баг нь барих тэмцээн байсан. Тэг яг ингэж алдал зогсож жоод ингэж барих тэмцээн байсан. Тэг Монгол хүн тэр багны хажууд очиод зогсвол баг нь хүртэл зугтах байх гэж бол би бодож байна. Тэг бараг миний бодлоор бол тухайн манай хоёр тамирчин биш яг тэр баригдаа зогсож байгаа хоёр баг нь илүү ядарсан юм шиг тийм мэдрэмж бол төрсөн л дөө. Тэр хоёр баг нь хэрэв хүн байсан бол миний фото тавьчаач тийм миний төрж гин. Одоо хандаа болсноо. Та нар ялцгаа гэдэг тэгэж барыг хэлэх байх гэж бол надад санагдсан. Тэгээд дэлхийн 28 үндэстний хооронд ингээд өвдөлтийн мэдрэмжийг харьцуулсан тийм судалгаа хийсэн юм байна. Өвдөлтөнд хамгийн тэсвэртэй улсын нэгт Монгол улс бол багтдаг гэсэн ийм судалгаа байдаг юм байна. Энэ бол шууд утгаараа хүүтэн уур амьсгалтай холбоотой гэж үздэг юм байна. Яагаад гэх юм бол уур амьсгалт хүний биеийн физиологоос тэмцэх гэдэг одоо тэр гормон, эдис тэр зүйлүүд нь маш их ялгардаг. Хүнд зүйлийг удаан хугацаанд ингээд барих үед биед ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр ингээд булчин шатж байгаа юм шиг өвдөлт мэдрэгддэг. Энэ өвдөлт бол төвчөд хамгийн хэцүү өвдөлт гэж байгаа байхгүй юу? Хүмүүсийн ваттын хэмжээ нь Орос, Европ гэх хүмүүстэй харьцуулах юм бол 25-аас 40% илүү байдаг юм байна л да. Тэнгүүт энэ ватт гэдэг одоо зүйл нь тэр одоо булчин шатаад байгаа юм шиг мэдрэмжийг давж гарахад маш их тусалдаг зүйл юм байна. Тэгэд Польш болон Монгол оюутнуудын хоорондоо хийсэн тийм туршилт байд юм байна. Тэр нь одоо хүйтэн тгээс 5 градусын хүйтэн ус нь хэн удаа твчиж гараад өрөх вэ гэдэг тийм туршилт хийгдсэн юм байна л да. Тэнгүүт Польш хүмүүс болохоор 60 секунд твцсэн болол Монгол хүмүүс 100 секунд твцсэн гэдэг дунджаар тийм одоо бас судалгаа байд юм байна. Тийм болохоор манай Монгол хүн үндэс угсаандаа өөрөө аюу тийм твчээртэй тийм ард түмэн л юм байна л да. Одоо ихийн хэрхээс гарахтаа хүртэл ингээд гарахгүй жоохон уддаг те. Жоохон ингээд твчдэг. Ингээд ихийнхээ хөвлөнөөс гарахгүй твчдэг ч юм уу те. Тийм одоо тийм шазруу зам болол байд юм байна. Тэр за хамгийн сүүлийн даалгавар болох бокс шидэх даалгавар байсан. Энэ болохоор
14 кг-аас ахуулаад хам бол 2 кг нэмэгдсэн тий. Тэгээд 16 кг, 18 кг метр болсон. Арслан Орхонбаяр маань ер нь арслан гэдэг цолыг авахын тулд 9 удаа барилдаа хийх хэрэгтэй гэдэг юм байна. Тэгэхээр 9 удаа давах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр яасан байх нь манай нийт 9 удаа барилдаад төрүүлжиж арслан цолын одоо болзол хангасан гэсэн үг байна. Дундаж жим бол 100-аас 115 кг байдаг юм байна. Манай хүн тухайн цолын болзолд хүрэхийн тулд дунджаар 900 кг жинтэй хүмүүсийг авч шидсэн байх нь байна. Энэ тэмцээн дээр болохоор 14 кг жин авч шидүүлж байсан шүү дээ. Тэгээд тэнгуут манай үний бол маш их уурн хүрсэн гэж бол би бодсон. Тэгээд маш их уурн хүрснээсээ болоод одоо тухайн 14 кг жингээ чигчээ руугаараа жиргэлээд тэгээд эрхээ руугаараа лайк хэлбэртэй юм зүйл гаргаад ингээд авч шидсэн байх гэдэг тийм зураглал бол камерны өнцгөөс бол надад харагдсан. Тухайн зураг авалт болж явах явцад одоо тэр зураг авалтын газар маш жижигхэн байсан болохоор Орхонбаярт бол маш их сануулга бол ирсэн байх гэж бодож байна. Хамаагүй дагуулж идэж болохгүй. Тэгээд Солонгосын ер нь бол байр барилга маш жижигхэн байдаг. Ялангуяа хан нь бол маш нэмгэн шүү. Тийм болохоор чи ингээд юм эвдэлжүүл одоо өөрөө төлөөрөч гэдэг юм уу те. Одоо тиймэрхүү бас маш их сануулгууд бол ирсэн байх гэж бодож байна. Тийм болохоор манай Орхонбаяр одоо жингээд харуулахын тулд чигчээ руугаа жиргэлж одоо тухайн зүйлийг одоо шидэх тийм гайхалтай зүйлийг бол хийж чадсан байна гэж бол бодож байна. За энэ бүх дурдсан үзүүлэлтүүдийг харахад манай Монгол улс бол яг энэ тэмцээнд 2000 жилийн өмнөөс бол ер нь бэлтгэгдсэн юм шиг бол маш их анзаарагдаж байна. Та бүхэндээ мэдээж хөгжилтэй маягаар Монгол хүний онцлог бие бэлдэр тэгээд яг ямар хөгжилтэй гэдгийг одоо ингээд баримт нотлохоотойгоор багахан ч гэсэн ингэж харьцуулаад ойлгоход ойлгомжтой хөгжилтэй маягаар хүргэлээ. Тэгээд бусад үлдсэн маш олон дасгалууд байгаа шүү дээ тий. Тэр дасгалуудыг үзэх юм бол үзэх буюу part 2-ыг дахиад үзэхийг хүсэх юм бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Мэдээж тэгээд комент хэсэгт үтцгээе гэж бичээрэй. Мэдээж манай 5 тамирчин шиг тэр байглаас өгөгдсөн зүйлээ өнгөж зүлгэж одоо хичээхгүй болвол бид нар ингээд угаасаа бид нар байглаас юм өгдөлтэй гэх юм бол тэр зүйл бол хий хас өргөдөөд дуусна. Тэгэхээр бид нар энэ байглаас өгөгдсөн зүйлүүдээ мэдээж өнгөлж явах хэрэгтэй. Байн гарчилж явах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийх ёстой. Тэгэд энийг үтсэн та нар одоо 5 сунаагаараа 10 сунаагаараа чадвал 15 сунаагаараа гэж одоо уриалж байна. Тэгэд уйлж, омогшуулж Монгол хүн эвтэй байхдаа ямар их хүчтэй гэдгийг харуулж монголчууд хэзээ ч багаар ажиллаж чадахгүй гэдэг тэр тогтцсон байсан ойлголтыг эвдэж чадсан Монголын 5 тамирчиндаа гүнээсээ их талархал дэвшүүлж байна. Тэгээд part 2 үзмээр байвал комент бичээрэй, subscribe дараарай. Тэгээд тулкан бэлла баярлаа.